одоо манай талархлын хүч сургалт маань 3 шатаар явагдах гэж байгаа. За эхний шатны сургалт болохоор зэрэг талархал гэж юу вэ? Талархал яаж амьдралд нөлөөлдөг? Талархлаар дамжуулж юу бүтээж болох юм гэдэг талаас нь одоо 3 цагийн сургалт орох гэж байгаа. За энэ нэгдүгээр талархлын тухай танд маш бүрэн хэмжээний одоо ойлголтыг өгнө. Хоёрдугаар талархал яаж хийдэг юм бэ? Юу юунд талархаж болох юм бэ гэдэг талаас нь ойлгуулна. Гуравдугаар талархлын бясалгалаар дамжуулж бид бас юуг хийж өөртөө юуг ойлгуулж болох вэ гэдгийг ойлгож авнаа. Та амьдралдаа гэр бүлийн харилцаанд сэтгэл дундуур явд юм шүү. Мөнгө олж чадахгүй, өдөр болгон хүсэл минь биелэхгүй байна гэж өөрийгөө буруутгаж, өөртөөгөө ярилцж чадахгүй байна, дотоод хүүхдтэйгээ ярилцж чадахгүй байна гэж өдөр болгон сэтгэл дундуур явдаг юм шүү. Байртай машинтаа олж чадахгүй байна, бусдтай зөв харилцаж чадахгүй байна, хүүхдүүдтэй муухай ааш гаргаад байна гэж үүндээ өдөр болгон шаналж явдаг юм шүү. Хэрвээ тийм болвол та манай талархлын хүч сургалтанд сууж өөрийгөө олж нээж бас өөрийнхөө амьдралын замыг сайн сайхнаар гэрэлтүүлэх аргачлалыг олж авахыг хүсвэл 8 гэж хүчээрээ.